Хэрвээ хүн төрлөختөн хоол идэх туршилгүй байсан бол бидний бие ямар байх байсан бол яагаад биднэрт ийм их идэх зуршил цаанаасаа төрдөг юм болоо? Өнөөдөр бүгдээрээ үүний ард байдаг шинжлэх ухаан. Дээрээс нь та хит их идэх туршилтай бол үүнийг хэрхэн байгалийн аргаар дарах вэ гэдэг талаар би та нартай хуваалцъя. Та цадгалан мэдрэмж хэрхэн бий болдог талаар мэдэх үү? Та хоол идэх болгонд таны нарийн гэц чинь GLP-1 дааврыг ялгаруулдаг бөгөөд энэ даавар нь бидний тархинд цадчлаа шүү гэсэн дохиог өгдөг. Гэхдээ яагаад бид нар цадсан ч гэсэн хаяада ахиж идээд байдаг юм болоо? Яагаад гэвэл таны биед DDP4 гэдэг энзим байдаг бөгөөд энэ энзим нь таны энэ цадгалан мэдрэмж төрүүлдэг дааврыг маш хурдан задлждаг. Үүнийг эрдэмтэд судалж байхдаа юуг олж нээсэн бэ гэхээр Gila Monster болох цөлд амьдардаг маш юм хортой гөрвөл нь жилдээ ердөө 2-3 удаа иддгийг олж мэдсэн. Яагаад энэ гөрвөл ерөөсөө өсдөггүй вэ гэхээр энэ гөрвөлд яг GLP-1-тай төстэй даавар байсан боловч энэ даавар нь ерөөсөө амархан задардаггүй даавар байсан. Үүнийг эрдэмтэд олж нээгээд одоо дэлхийг шуугуулж байгаа Ozempic гээд туршил бууруулдаг тариаг нээсэн. Энэ бол шинжлэх ухааны маш том нээлт байсан боловч мэдээж хүний биеийн байгалийн бие физиологийг эвдэж байгаа учраас үүнийгээ дагуулад маш олон сөрөг нөлөө дээрэс нь зөндөө олон эрсдлийг дагуулж байгаа. Зөндөө олон хүмүүс үүнийг сонсоод за тэгвэл би энэ тариаг тариулаад хоолныхоо туршлыг дарчхал юм бол би болчих юм байна, би турчих юм байна гэж бодож иж магадгүй. Гэхдээ танд яагаад таргалалт үүссэн байгаа вэ? Яагаад танд ийм хоолны туршил маш их төрж байгаа вэ гэдг нь таны бие одоо танд мессежийг өгч байгаа хгүй юу? Магадгүй таны бие чинь айгүй стрессцэн байх шүү, даавар чинь болохгүй байх шүү, амьдралын чинь хэв маяг чинь болохгүй байна. Эсвэл энэ таны энергийг үйлдвэрлэдэг энэ эсэнд чинь асуудал үүссэн байна гэсэн зөндөө олон мессежийг биднэрт энэ янз бүрийн таргалал, бидний биед байгаа асуудал, өвдөлт гээд бүх зүйлээр дамжуулаад биднэрт мессежийг өгч байдаг. Гэтэл бид нартэй зүгээр л би хоол идэх ёсгүй маань гэд энэ тариаг тариулчих юм бол та зүгээр шархаа ингээд гаднаас нь хаагаад яг танд юу энэ таргалтыг үүсгээд байна, юу таны биед болохгүй байна гэсэн хойнонд байгаа зүйлийг ерөөсөө та шийдэхгүй байна гэсэн үг. Мэдээж шинжлэх ухааны нээлт гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл. Жишээлбэл энэ тариа хүчээр таны цусан дахь сахарын хэмжээг чинь докторжуулж, хүчээр таны инсулин дааврыг чинь илүү их ялгаруулад, хүчээр таны хоолыг ходоодонд чинь илүү удаан барьж өгч танд ийм цадсан мэдрэмжийг төрүүлдэг байгаа. Гэхдээ өнөөдрийн энэ бичлэгээр бүгдээрээ хэрхэн энэ тарианы ард байгаа шинжлэх ухааныг ашиглаж байгалийн аргаар өөртөө ийм цадсан мэдрэмжийг төрүүлээд хоолныхоо туршлыг буулгах вэ гэдэг талаар бүгдээрээ алхам дараалтайгаар суралцгаая. Хоолны туршил бууруулах, цадсан мэдрэмж төрүүлэх нэгдүгээр арга. Энэ нь юу вэ гэхээр та өмнө нь иддэг хэмжээнээсээ эхлээд арай багаар аяглаж хооллох. Тэгээд удаан идэх. Биднэрт энэ нэг цадсан мэдрэмж төрүүлдэг энэ даавар нь бидний тархинд тэр мэдээ өгөхийн тулд бага зэрэг хугацааг шаарддаг байхгүй юу? Бид нар яадаг вэ гэхээр бид нар чинь бараг 5-10 минутын дотор та айгүй хурдан идчихдэг штеп. Тэгэхээр та аль хэдийн цадсан байгаа ч гэсэн тэр цадсан гэдэг мэдрэмж тархинд чинь очоогүй байгаа учраас та тэр үедээ амтанд нь болоод айгүй их идчихдэг гэсэн үг. Тэгээ яадаг вэ? Хэсэг хугацааны дараа та арай их идчихээ, залхуу хүрээд байна, нойр хүрээд байна гэж бид нар яриад явцдаг штеп. Аль болох чадхаараа өөрөө удаан идээд үз. Тэгээ дараа нь дахиад идмээр байвал та угаасаа идэж болно. Тэгээ яг тэр тавгаа идэж дууссаны дараа та араас нь ямар нэгэн зүйлийг хийгээд үз. Аяг угаах ч юм уу, эсвэл арай нэг өөр нэг зүйл хийгээд ч юм уу үзээд тэгээд 20 минутын дараа юм уу 30 минутын дараа ахиж идэхгүйгээ шийдээрэй. Энэ үед яадаг вэ гэхээр би бас энэ аргыг өмнө нь аягүйх туршиж үзчихсэн байхгүй юу? Өөрийн ирэхгүй танд энэ цадгалан мэдрэмж төрөөд дахиад идэ гэж бодож исэн ч тэр идэх мэдрэмж чинь алга болчдөг. Яагаад гэвэл та энэ үед өөртөө тэр цадгалан мэдрэмжийг өгөх, тархинд чинь дохио өгөх тэр хугацааг
өөртөө олгож байна гэсэн үг. Хоёрдугаарх цатгалан мэдрэмжийг төрүүлэх дааврыг дэмжих арга. Тэгээ та нар бүгдээрээ мэдэж байгаа энэ тариа нь яаж ажилдаг вэ гэхээр таны эзэн зүйлийг чинь ходоодон дотор чинь айгүй ингээд нөгөө удаан бариад өгдөг. Тийм болохоор танд нэг их тийм амар өлссөн мэдрэмж ерөөсөө төрдгөө. Ерөнхийдөө бол хоолыг чинь шингээхгүй байна гэсэн үг. Тийм болохоор үүнийг бид нар одоо энгийн амьдрал дээр яаж хэрэглэж болох вэ гэхээр та шимт хижээлтэй удаан шингэдэг хоол хүнсийг хэрэглэх. Энэ нь юу вэ гэхээр мэдээж уураг болон ногоо байгаа. Гэхдээ та зөв идэх хэрэгтэй. Та би туржин гэд зүгээр л нэг дан амтгүй ногоо идээд байх юм бол энэ нь айгүй нөгөө хүнд хэцүү байдаг. Та дахиад араас нь юм идмээр санагдана. Тэгээ дээрэс нь нөгөө ногоо чинь айгүй нөгөө хөнгөн болохоор та айгүй хурдан өлсчдөг штэ. Хэрвээ та энэ ногоо болох ширхэглэхийг эрүүл өөх тостой хольж идэх үед, жишээлбэл үхрийн махтай ч юм уу, эсвэл оливын тостой ч юм уу, авокадоны тостой ч юм уу, эдгээр зүйлтэй ногоотойгоо хуураад идэх үед яадаг вэ гэхээр энэ нь танд айгүй тийм нөгөө нэг цадгалан дүүрсэн мэдрэмжийг төрүүлээд тэгээ хоол та ерөөсөө араас нь ямар нэгэн юм дахиж идэх тэр мэдрэмжийг төрүүлдэггүй. Ихэнх турж байгаа хүмүүс ямар алдаа гаргадаг вэ гэхээр би яг л эрүүл хоололж ингээд дан салаад идэх. Тэнгүүд яадаг вэ гэхээр тэгэл нөгөө байн хоол бодогдоод өлссөн мэдрэмж төрөөл. Тэгэл араас нь дахиж янз бүрийн эрүүл гэсэн бичээнүүдийг авч идэх ч юм уу. Ингэнгүүд яадаг вэ гэхээр хит их калорийг араас нь эргүүлээд өлссөн тэр цацсан мэдрэмж төрөөгүйгээсээ болоод ахаад авчдаг. Тэгээд илүүдэл калори чинь юу болж үүсдэг вэ гэхээр эргээд өөгчлөлт болоод үүсдэг. Тийм болохоор зарим хүмүүс би эрүүл хоолсон ч гэсэн ерөөсөө турахгүй байна гэж яриад байдаг нь ийм шалтгаантай. Тийм болохоор хэрвээ та эрүүл зөв хооллыг дэглэм барья гэж бодож байгаа бол таны дэглэм чинь айгүй тийм удаан хугацаанд үргэлжлэх тэнцвэртэй зөв байх хэрэгтэй. Зөндөө олон хүмүүс за туржил байвал хамаагүй 7 хоног гүрийчи гэж янз бүрийн жүүсний дэглэм, хүнд, хатуу тийм нөгөө тогтсон дэглэмүүдийг бариад байдаг штеп. Гэтэл энэ нь яадаг вэ гэхээр тэр дэглэмнээсээ гарангууд бүр маш их хоолыг ингээд цаанаасаа бие дааварч нь хүсэж эхэлдэг. Дээрээс нь танд тийм нөгөө гоё цаатсан, хоодноосоо хансан тийм мэдрэмж авахгүй болохоор хүмүүс бүр дахиад ингээд араас нь юм идмээр санагдаад байдаг байхгүй юу? Хүмүүс дан өндөгний цагаан идмэд гэж яриад байдаг штэ. Дан уураг гэдэг. Гэхдээ дан өндөгний цагаан талаа би үнэхээр дургу, надад ямар ч амтгүй санагддаг байхгүй юу? Надад зөндөө олон өндөгний цагаан идчихэд араас нь ямар нэгэн гоё мэдмээр санагдсны оронд зүгээр л тэр өндгөө байгаагаар нь гоё тэнцвэржүүлж идээд тэгээд ерөөсөө өсөхгүй өдөржингөө ирч хүчтэй явсан бүр ингээд хамаагүй дээр байдаг. 3 дугаарх чухал зүйл нь юу вэ гэхээр цусан дах сахарын хэмжээгээ хянах. За энэ тариаг тарихаар хүмүүс яагаад аюу хурдан жингээ хайдаг вэ гэхээр энэ тариа нь автоматар таны цусан дах сахарын хэмжээг чинь маш доктортой байлгадаг байгаа. За тэгвэл цусан дах сахарын хэмжээгээ хэрхэн докторжуулах вэ? Та нар бүгдээрээ мэдэж байгаа жингээ барьж байгаа хүн болгоныг цардуулаа хас, сахара хас, жихрээ хас, боловсруулсан хүнсээ хас гэж хэлдэг. Яагаад гэвэл эдгээр хүнс нь таны бие дотор ороод шууд сахар болоод тэр чигээрээ задардаг. Энэ үед цусан дах сахарын хэмжээ чинь маш их өссөн байх үед та биедээ ерөөсөө тэр өөхөө хасах боломжийг олохгүй байна гэсэн үг. Яагаад гэвэл энэ үедээ таны бүх даавар, бүх зүйл чинь таны цусан дах сахарын хэмжээг чинь хянах гэж бүх энерги хүчээ зарцуулж байгаа учраас. Тэгэж би чинь маш их юм ачаалттай ажиллаад зарим сахарыг чинь эрч хүч болж одоо шилжүүлж дийлэхгүй болохоро энэ бүх илүүдэл сахарыг чинь танд илүүдэл энерги, нөөц энерги болгоод бид чинь өөгчлөлт мөн илгэнд чинь ч гэсэн хадгалдаг байгаа. Тийм болохоор та аль болох одоо гурилан зүйлийг тэнцвэржүүлж идэх хэрэгтэй. Гурилан зүйлийг тэнцвэржүүлж идэнэ гэдэг маань юуг хэлж байна вэ гэхээр Монгол хүмүүсийн хувьд мэдээж талах гэдэг үнэхээр чухал зүйл тийм үү. Гэхдээ та талхаа ингээд дан, масал, сахар, бариантай юм уу, өглөө дан гурилан боо идснийхаа оронд талхаа өндөгтэй ч юм уу, илгэний нухштай зөндөө олон Монгол тэнцвэрсэн одоо тийм зүйлс байгаа штэ. Тийм зүйлсээр солиж идэх юм бол та өөрийнхөө цусан дах сахарын хэмжээг маш тэнцвэртэй байлгана гэсэн үг. Би
Дөрөвдүгээрх таны хоолны туршлага буулгах алхам. Энэ нь юу вэ гэхээр дасгал хөдөлгөөн ба алхалт. Та нар анзаарч ирсэн үү, хүн маш тийм эрч хүчтэй дасгал хийх үе та гүүгээд ч юм уу кардио дасгал эсвэл хүндийн жин өргөхөд ч юм уу гинт та тэрхэн үедээ өлсгөө болждог. Энэ үед яадаг вэ гэхээр таны бие махбод чинь янз бүрийн хүчтэй дасгал хийх үед өөрийн ирэхгүй тийм цадгалан мэдрэмж төрсөн тэр дааврыг цаанаасаа ялгаруулж эхэлдэг. Дөрөвдүгээрх цадгалан мэдрэмжийг төрүүлж таны хоолны туршлагыг буулгах зүйл юу вэ гэхээр дасгал хөдөлгөөн ба алхалт. Та анзаарч ирсэн үү, заримдаа та гүүгээд ч юм уу маш эрч хүчтэй дасгалыг хийх үед кардио дасгал эсвэл хүндийн жин өргөх ч юм уу энэ үед яадаг вэ гэхээр та гинт өлсөн мэдрэмж авахаа болждог, өлсгөө болждог. Энэ үед яадаг вэ гэхээр хүний бие цаанаасаа тийм цадгалан мэдрэмжийн дааврыг ялгаруулдаг байхгүй юу? Тийм болохоор яг та тийм эрч хүчтэй дасгал хийж байх үедээ ерөөсөө өлсдөггүй. Тийм болохоор ер нь ингээд дасгал хөдөлгөөн хийснээрээ та энэ цадгалан мэдрэмжийг ч гэсэн авч болно. Дээрээс нь та өөрийнхөө биеийг ажилуулж байгаа учраас метаболизмаа дэмжиж калорио ч гэсэн шатааж байгаа. Дээрээ алхалтын талаар ярилцгаая. Магадгүй танд зүгээр алхалт гэхээр үнэхээр энгийн бас мэдээж ин сонсогдож магадгүй. Гэхдээ зүгээр энгийн алхалт нь таны хоолны туршил, жин хасалт гээд бүх зүйлд чинь маш их нөлөөлдөг. Тэгээ бид нар угаасаа монгол хүмүүс юм чинь цардуул өндөртэй хоол идэх үе зөндөө байгаа. Хаяада угаасаа тэгээ дүүртлээ эцсэн үе ч гэсэн зөндөө байдаг штэ. Энэ үед яадаг вэ гэхээр та би ихэдчлээ гэж санаа зовхийнхоо оронд ямар нэгэн хөдөлгөөн хийх юм уу зүгээр алхачих. Энэ үед яадаг вэ гэхээр таны цусан дах сахарын хэмжээ чинь энгийн өсөлтөөсөө хамаагүй илүү бага байх болно. Энэс нь одоо би ингээл цусан дах сахарын хэмжээ гэж яриад байгаа шүү дээ. Яагаад энэ цусан дах сахарын хэмжээ чинь аюу дээшээ өсөөд буухгүй байх нь чухал вэ гэхээр хэрвээ таны цусан дах сахарын хэмжээ чинь өсөх тусмаа та биеэ маш их тийм допамины нөлөөлөлд оруулж ин гэсэн үг. Хэрвээ сахар чинь ийм их өсөлттэй байжгаад доошоо унах юм бол өөрийн ирэхгүй бие чинь цаанаасаа тэр допамин өсөлтийг нэхэж эхэлдэг. Тийм болохоор та хэрлэг юм идмээр санагдаал, зарим идмээр санагдаал, гурлан боо идмээр санагдаал байж штэ. Энэ нь яагаад вэ гэхээр таны энэ даавар чинь бие чинь цаанаасаа уналтанд орсон болохоор тэр танд допамин өгсөн зүйлийг цаанаасаа бие чинь хайж эхэлж байна гэсэн үг. Тийм болохоор энэ дасгал хөдөлгөөн алхалт гэдэг нь бүр үнэхээр чухал зүйл юм аа. Заавал ийм ер нь өөрийнхөө биеийг хөдөлгөх дадал зуршлыг яаж хийж байгаа л өөрийнхөө амьдралын хэв маягад оруулаарай. Хамгийн сүүлийн 5 дахь таны хоолны туршлагыг буулгах арга бид нар сэтгэл зүйгээсээ болоод их идэх үе зөндөө байдаг. Заримдаа бид нар өөрийнхөө энэ мэдрэмжийг дарахыг хүсдэг, тавдахгүй мэдрэмж төрөөд хүчин хүрсэн, стрессцэн энэ бүх үедээ бид нар яадаг вэ гэхээр зүгээр ингээд юм мэдээд гизээ дүүргээд ямар нэгэн юмд сатаарах юм бол тэр мэдрэмжээсээ холддог учраас бид нар ингээд идэх юмнаас хамааралтай болох үе зөндөө байдаг. Тийм болохоор бидний амьдралд ямар нэгэн тийм аз жаргал өгдөг, биднэрт мотивац өгдөг тийм зүйл байх маш чухал байдаг. Тийм болохоор та өөрийнхөө сэтгэлгээн дээрээ ажиллаад өөрийн гэсэн ямар нэгэн хобби, ямар нэгэн амьдрал дээр бүтээх гэсэн тийм гоё зорилго, мотивац, хүсэл мөрөөдөлтэй байх нь маш их чухал. Тийм болохоор тийм зүйл дээрээ ажиллах хэрэгтэй. Тэгээд хэрвээ та хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол миний сургалтын дээр суугаарай. Миний сургалтын дээр та manifestation, сэтгэл зүй гээд энэ бүх зүйл дээрээ зөндөө олон эмэгтэйчүүдтэй хамт ажиллаад зогсохгүй. Дээрээс нь та хэрхэн зөв хооллох вэ? Хэрхэн зөв тэнцвэртэй хооллох вэ? Яаж шимт хичээлээ авах вэ? Яаж өөрийнхөө биеийг олгох вэ гэд энэ бүх зүйл дээр ажиллаад суралцаад 30 хоногийн турш та өөрийгөө бүтээх энэ бүх зүйл дээр ажиллаад явах болно. Тэгээд би сургалтын дээр юу заадаг вэ гэхээр зөндөө олон жилийн турш би эдгээр зүйлийг суралцаад өөрийнхөө чигсэн би өөрийнхөө бүх зүйлийг бүтээсэн. Тэгээд энэ бүх зүйлээ ер нь хүмүүст ингээд заагаад хамтдаа явахыг
хүсдэг. Тэгээ өнөөдрийн бичлэгийг үзсэн та нартаа үнэхээр их баярлалаа. Өнөөдрийн энэ арга барилууд танд тустай байсан бол хэрвээ та хэрэгжүүлээд үр дүнгээ авах юм бол заавал надад комент үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.